сайн байцгаана уу? Намайг Далай цэцэг гэдэг 6 дахь курсын оюутан байна. За миний хувьд болохоор 2012 онд 10 жилээ төгсөөд МУИС-ийн хятад хэлний ангид орсон. За тэгээд тухайн үед яг 10 жилийн төгсөөд бол эмч болно гэж юусэн бодоогүй. Тэрний талаар юусоо бодож байгаагүй. Тэгээд МУИС-д орсныхаа дараа нэгдүгээр курстэй гэмтхэн за ер нь эмч болол яасан бэ гэж бодсон. Гэтэ тухайн үед бол аль хэдийн хойж өнцгөөсөн болохоор за ер нь эхлээд энэ мэргэжлээ би дуусгая. За тэгээд тэрнийхээ дараа бодъё гэд. Тэгээд МУИС-ийг бол 4 жил сураад төгссөн байгаа. За тэгээд төгснөхийн дараа 2 жил ажил дээр гараад за тэгээд ажил дээр гарч байхдаа ингээд бодсон л та за би ингээд юмаа дуусгацсан байна. Одоо ингээд өөрийнхөө бодсон сансан юм одоо хийвэл юу яасан бэ? Тэгээд би ер нь яг юу хийх гээд байгаа юм бэ гэдгийг аюу их тунгаас үе гэх юм уу та ажил дээр гарсан байна. Тэгээд тэр тэгж тунгааж явахдаа за би ер нь бол хүн туслах хэрэгтэй юм байна. За хүний төлөө ямар нэг юм хийх хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод тэгээд одоо хүний төлөө юм хийя гэх юм бол одоо энэ тэргуунд ер нь хүнд ямар хэрэгцээ шаардлага байгаа юм бэ? Хүн яавал одоо өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээд ингээд аж аргалтай эрүүл сайхан ингээд одоо хий гэсэн юм а хийгээд хийх боломжтой болт юм бэ гэдгийг бодсон. Тэнгүүд за ерөөсөө энэ тэргуунд бол эрүүл мэнд юм байна. За хүн ер нь бол хамгийн ихний хэрэгцээ шаардлага буюу эрүүл мэндээрээ одоо зөв эрүүл байж иж цаашаага дараагийн зүйлүүд яригддаг юм байна. Тэгэхээр би эрүүл мэндийн салбарт хүмүүст илүү туслах юм бол миний одоо зорилго ер нь дийлэх юм шүү гэж бодсон. Тэгээд тухайн үед за ерөөсөө одоо ингэ шийдээ отч манармд ер нь оръё. За тэгээд отч манармд ороод тэгээд нэгдүгээр курст ороод тэгээд ингээд цоошин ертөнцтэй танилцсан. Тэгэнгүүт ингээд эхний курст ингээд маш их шоконд орсон, гайхсан. Бүр ингээд хөө ийм байж болд юм уу те? Ийм сургууль байд юм уу? Одоо ингээд манай доотлын курсынхан бас ингээд анх орж явах төдийжсэн. Яг энэ сургуульд ороход яг ингээд Хогвартс те нөгөө Harry Potter дээр гардаг шиг Хогвартс орсон юм шиг л ингээд сургуульд орсон юм шиг тийм өдрөж төрж исэн гэдэг. Тэгээ надад бас ер нь бол тэгээд санагдчихсэн. Их сонирхолтой тийм өвөрмөц. Манай ээжтэй нэг инхтия гэдэг ихч уулздаг байсан. Тэр их чинь ярианаас ингээд сонсож байгаа даах төвд хэл сурахын тулд ингээд манай сургуульд орсон гэж байгаа байхгүй. Тэгээд ороод нэг жил сурчаад ерөнхийдөө болно гэж өгнө анханасаа тэгж бодож исэн. Гэтэл ингээд орсныхаа дараа ингээд энэ сургуулийн онцлогийг мэдээ цаашаага улам сурах хүсэл төрөөд тий. Тэгээд одоо бол тэр хүн аль ушаа ингээд төгссөн байгаа байхгүй. Тэгээд тэр тухайн үед тэр хүний яриаг ингээд сонсоод ийм сургууль байд юм байна тий. Үнэхээр бүр ингээд бусдаасаа өөр өвөрмөц сургууль гэдэг юм. Энэ сургуульд орчих юм бол би өөрийнхөө амьдралын замналыг тий ингээд зөв явах ингээд зүйлийг би ингээд олоод авчих юм биш үү гэдэг санааг тэр хүнээс анх авч ирсэн. Тэгээ шийдэл 18 онд анх энэ сургууль руу тэгээд орж ирсэн да. Тэгээд манай ангид бол үнэхээр шилдэг хүүхдүүдээс ингээд ангийнхаа хүүхдүүдээр маш их бахархдаг. Тэгэл тэр ангийн хүүхдүүд маань ингээд бүгдээр ингээд хичээлдээ маш их ингээд сэтгэлээ зориулдаг тий. Тэгээд яг ингээд ажиглаад хахад манай сургуульд бол ингээд орж байгаа хүмүүст ихэнх нь ер нь зоригтой за би ер нь хэн болох вэ гэдгийг ингээд бүр шийдсэн тийм хүмүүс орж ирд юм байна. Тэгээд 10 жилээ дөнгөж төгсөөд орж байгаа хүмүүс зөндөө байна. Наад шиг ингээд одоо сургууль төгсөөд ажил дээр гараад тий. За тэрнээс гадна бүр тэтэртэйж гарсан хүмүүс ингээд орж ирж байна. Ихэнх нь ер нь өөртөө ингээд за би ер нь бол юм шиг болёо гэд бүр ингээд үнэхээр хүсэлтэй тийм хүмүүс ингээд орж ирд юм байна гэдгийг анзаарсан. Тэгээд манай ангид болохоор ингээд ганцхан одоо хичээлдээ сайн биш тий. Манай одоо тухайн ангийн багш маань бол одон чимэг гэдэг би одон чимэг гэдэг багш маань байсан. Тэгээд багш маань болохоор үнэхээр бүр ингээд за харах зүйл бол би үнэхээр бест юм байна гэж боддог. Тэр багш маань ингээд манай ангид маш сайн зангиддаг, маш сайн шахаж өгдөг. За та нар те ганцхан хичээлдээ сайн байж болохгүй. Оюутан цаг гэдэг чинь те ерөөс өөрийгөө тослон гаргаж өгөх хэрэгтэй. Уралгаар, спортоор өөрийгөө яаж илэрхийлж болохоор юм те яаж коллективтэй нэг ангид хамт олон байж болохоор байна уу? Тэр бүх зүйлийг амжуулаад хий. Амждгийм амжихгүй л гэдэг. Гэтэ хүн амжуулах гэвэл амждгийм гэдэг одоо тийм үзлийг манай багш бол аюу сайн суулгаж өгсөн. Одоо Европ онохон бол заавал ямар нэгэн ингээд багаж төхөөрөмжтэй оншийн ингээд бүр наривчсан тийм зүйлүүдийг хийдэг мэдээж тэр бол давуу тал мөн. Гэхдээ уламжлалт оноохоны эмчийн чадвар бол ингээд тэр бол тухайн эмчийн чадвараас маш их хамаардаг байгаа байхгүй тийм. Тэгэхээр судсыг нь барил тэр хүн одоо яг ямар хөө байна вэ гэдэг ерөнхий имийг ингээд гаргаад ирэх чадвар бол үнэхээр гайхалтай байна. Үзье. За тэгээд мэдээж судсаа бариад араас нь шээсээ үзэн тэ. Шээсрээ сайхан тэрнийг яг өөрийнхөө бодсон оншоо ингээд гоё илүү тодорхой ойлгоод улам за ерөнхийдөө юм байх нь шүү гэдгийг мэдчихээн. За асуумжаараа мэдээж тэр хүнээс мэдээд авчин тэ. За тэгээд бол энэ бол за
уламжлалт анаахын хэмж бол үнэхээр гоё юм байна. Би бол чадвараа бол үнэхээр сайн хөгжүүлэх хэрэгтэй юм байна. За багш нарынхаа хэлснээр бол таринаа бол аягүй сайн тоолох хэрэгтэй юм байна. Тоолохгүй бол тэр хүнийг бол ингээд сайн уншилж олж чадахгүй юм гэдгийг бол ойлгосон. Нэгдүгээр курстэй одоо төгсөнгүүтээ ургамлын дадлага гэж хэлээд байгаа шүү дээ. Тэр ургамлын дадлагаараа эхлээд бид нэр ер нь бол энэ Монгол орныхоо ургамалтай бас ингээд танилцах боломж юм байна гэж ойлгосон. Нэгдүгээртэй. За хоёрдугаарт бол ингээд бид нар өөрсдөө ингээд бүр ингээд хөдөө яваад за тэгээд энэ ургамлуудаа ингээд таниад үзээд яаж одоо ингээд тэрнийг авах уу, зөв авах уу, тий зөв хурааж авах уу, яг ямар цагт нь хурааж авах уу, тий яг хаана тэр одоо ургамлууд чинь ингээд ургад юм бэ. А яг энэ ургамл чинь юунд хэрэгтэй юм тий ямар одоо юу тий номогтголыг яаж хийх ёстой юм тий хортой юм уу, хоргүй юм уу. За энэ бүгдийг одоо яг ургамлын дадлага дээр очиад бид нэр ингээд мэдэж авч байгаа байхгүй. Тэнгүүдээ бас нэг онцлог нь болохоор бид нар ургамлын дадлага дээр очиад байнга нөгөө заваагаа уншдаг. Ингээд өглөө болгон босоод ингээд заваагаа уншин, манлайнхаа тарныг тоолно тий. За тэгснийхэн дараа бид нар ургамлаа түүх юмдаа явдаг байхгүй. Тэгээд явлаа, түүгээд явлаа, тэгээд эргээлээ тэрнийг хатаалаа. За тэгээд тэнд чинь ганцхан бас ургамал ингээд сураад явахгүй шүү дээ. Ингээд коллективтэй яаж байх вэ тий. За ингээд хоолундаа яах вэ тий. За тэд нар ургамлын дадлага дээр хийрийн дадлага дээр бол ганцхан тийм одоо хичээлийн юм сурдаг байх нь шүү дээ. Маш олон зүйлүүдийг сурдаг. Ер нь яаж хүн байх вэ гэдгээс ахуулаад тий. Яаж хүний учрыг тий хүнтэй хамтарч ажиллах вэ тий. Хүнтэй ингээд багаараа яаж ингээд гоё байж чадах уу тий. Тэрийг бас ингэ сураад байгаа хгүй. Амьдралын ухаанд бас ингэ сураад идэм байх гэж. Дадлгаар бол бид нар бас тийм сурд юм байна гэдгийг ойлгосон. За тэгээд дараад нь бид нар онлаараа ингэ хичээл дээр бол онлаа үзчих чинь. За тэгээд 3 дахь курст болохоор бид нар эми үйлдвэрийн дадлага хийж байгаа хгүй тий. Манай сургууль бол үнэхээр давуу талтай нь өөрсдийн гэсэн эми үйлдвэртэй яа хажуудаа ингэ тий бүх юм бэлэн байж байгаа байхгүй. Бусад сургуультай ингээ харьцуулахад бол үнэхээр том давуу тал юм байна. Тэгэд энэ давуу талаа ингээд аюул сайн ашиглаад ингээд сайн сураасаа гэж юу нь одоо дүнэрт аюул хэлмээр байна. Яг ингээд төгсгөлт нь тий тухайн сургуулийнхаа ингээд төгсгөлт нь яагаад диплом бичдэг юм бэ гэдгийг бол одоо бол ер нь ойлгож байна. Ингээд 6 жилийн хугацаанд үзсэн зүйлүүд ингээд бүгдийг нэгтгэх боломж гарч ирж байгаа хгүй нэгдүгээр. Хоёрдугаарт яг тухайн ямар сэдв сонгосноос шалтгаалаад бид нэр одоо судалгаа хийх шаардлагатай болдог. За одоо ингээд миний хувьд болохоор анагаах ухааны боловсрол судлалын чиглэлийг авсан байгаа. Анагаах ухаан чинь ингээд ерөнхийдөө хоёр хуваагдаад байгаа юм байна. Клиник анагаах ухаан буюу өвчин туссны дараа яаж эмчилдэг юм бэ гэдэг. Одоо тэр төвлөрдөг гэх юм да тий. Нөгөөх нь таныг өвчин тусахгүй тулд бид нэр яаж урьдчилан сэргийлэх юм бэ гэдэг. Ингэж хоёр төрөл юу нь хуваагдсан юм гэж ойлгосон. Уламжлалт анагаах ухааны одоо давуу тал бол илүү урьдчилан сэргийлэх тал дээр юм биш үү гэж юу нь бол би өөртөө бол бодож байгаа байхгүй юу. Мэдээж бид нэр өвчилсөн хүнийг бол одоо ингэж эмчилнэ. Одоо тэр бол клиник анагаах ухааны талаа бол мэдээж байна. Гэхдээ уламжлалт анагаах ухааны урьдчилан сэргийлэх тал дээр бид нэр илүү хамтраад илүү энийг нэгтгэхэд уламжлалтын эмч маань одоо ингэж яг юм өвчин тусгаас нь өмнө ингээд сэргийлдэг ингээд ажлуудыг илүү хийвэл ер нь яасан бэ гэдэг ийм санаа надад орж ирсэн гэх юм да. За Европ анагаах ухаан бол мэдээж агуу ухаан. Тэрийг бол хинж марахгүй. Гэхдээ Европ анагаах ухаан бол одоо тэрүүгээр төгссөн хүн бол яг нэг зүйлээр мэрэгчт юм тий. Одоо чих бол чих амархол чих амархолоогоор зүрх бол зүрхээрээ тий. Гэтэл уламжлалт анагаах ухаан бол яа гэм бэ? Мэрэгшгүй нэг зүйлээрээ гэхгүй яг тухайн хүний цогцоор нь хардаг байхгүй. Тэг ганцхан тэр хүний бие махбод биш. Бүр сэтгэлтэй нь хамт. Тэрийг бүр ингээд өргөн цогцоор нь ингээд базаад нэгтгэхэд ингээд хараад таныг имжлэн гэсэн үг байхгүй. Та таны өнөөдөр зүрх өвдсөн гэж хэлж байгаа ирж байгаа гэж бодъё. Гэтэл таны зүрх чинь өөр зүйлээс болоод өвдөж болохгүй тийм. Таны бөөр өвдсөн байлаа гэж бодъё. Бөөр чинь ганцхан бөөрнөөсөө болоогүй гэж болохгүй. Тэгэхээр тэр шалтгааныг хэн тодруулаад байгаа юм бэ? Уламжлалтын эмчнэр тодруулаад. Тэгэхээр уламжлалт анагаах ухаан бол бүр ингээд томоор нь харж чаддаг анагаах ухаан юм шүү. Тэ? Ганцхан таны битгий чинь ажилтдаг ухаан биш юм байна. Таны сэтгэлтэй тий та хин юм бэ? Тэ? Та өнөөдөр яг ямар ажил хийгээд байгаа юм бэ? Та өнөөдөр одоо сэтгэл зүйч нь ямар байгаа юм бэ? Тэ? Ганцхан бие махбод чи өвдөө, бие махбод чи яг юунаас өвдөд байгаа юм бэ? Тэ? Тэр бүгдийг цогцоор нь ингээд гоё ингээд харж чаддаг анагаах ухаан бол уламжлалт анагаах ухаан байна. Сургууль бол өгч чадах бүх зүйлээ өгнө. Харин үнэхээр сайн юмж болж чадах уу? Одоо энэ сургуулийг төгсөж чадах уу гэдэг бол 100% танаас хамаарна. Тэгэхээр харин энэ сургуульд орох гэж байгаа хүмүүст бол та нэгэнт манай сургуулийг сонгож байгаа бол алдах зүйл байхгүй шүү.
Харин ч бусдаас илүү байх боломж үнэхээр олон шүү. Тэ? За манайх бол одоо дадлагын маш олон баазуудтай байна. Тэ? Бүх зүйлээр байна. Имлэгч байна. Тэ? Одоо энэ санамж байна. Одоо юу гэдэг юм бэ? Энэ үйлдвэрэмж байна. Ерөөсөө бүх боломж нь бол бай шүү. Тэ манай сургуулиар тэрийг хийж шүү. Гэхдээ манайх бол онцлогтой. Тэрнийг ойлгоорой. Манайх төв төл дээр бол маш их одоо фокус өгдөг. Одоо анхаардаг. Тэгэхээр илүү уламжлалт тал руугаа, илүү уламжлалт анаах хон руугаа яг одоо ингээд энэ чиглэл рүү үнэхээр одоо гүнзгийрмээр байна гэсэн хүн бол та бол манай сургуулийг сонгосондоо бол хар усгүй гэж хэлнэ. Тэгэхээр битгий эргэлзээрэй. Тэгээд манай сургуульд одоо эсвэл одоо бид манай сургууль бол үнэхээр одоо ингээд хатаагаар хүлээж авах нь одоо welcome гэдэг шиг тийм тавтай морил. Тэгээд харамсах зүйл байхгүй шүү.